Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндэсний форум төрийн ордонд үргэлжилж байна. Одоо их танхимд бол нэгдсэн хуралдаанууд болж байна. Тэгэхээр өнөөдрийн форумд оролцож байгаа голомт санхүүгийн группийн гүйцэтгэх захирал Болормаатай бас бид уулзаад байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр бол санхүүгийн зах зээлийг бүгд нь ирэх 10 жил яаж хөгжүүлэх вэ гэдэг маш өргөн үрээний том асуудлыг хэлэлцэж байна шүү дээ. Тэгэхээр санхүүгийн зах зээл дотор бол банкуд маань дийлэнх их хувийг эзэлж байна гэх өглөөний хурлын дараа онцлсан байна. Тэгэхээр одоогийн нийт бүтээгдэхүүний санхүүгийн залбирч 4.7% эзэлдэг юм байна. Тэр дотор банкуд 4% эзэлдэг юм байна гэдэг тоо тийм бас хэлцүүллаа шүү. Тэгэхээр энэ банкуд маань энэ санхүүгийн зах зээлийнхээ алтан хоцроод байгаа одоо бусад салбарууд бол нөгөө банк бус даатгал хөрөнгөний зах зээлийг одоо хөгжүүлэхэд өмнө гарч тэргүүлэгч үүрэгтэй оролцсноо гэдэг саналжсан тэр дараагийн амьдрал дээрээс танилцуулж байгаа. Тэгэхээр энэ санал үнэхээр амьдрал дээр бодиттойгоор хэрэгжих үндэслэл байгаа юу та итгэж байна. Голомт санхүүгийн групп гэдэг манай санхүүгийн нийтлэл хийж байгаа. Тэр дор маань одоогийн байдлаар бол банк байна, даатгал банк компани, брокер зээлрийн компанитай бид нар. Тэгэхээр ерөнхийдөө одоо наран туяа дараагийн ярьж байгаа энэ нэгдсэн зорилгот нь бол банкуд яаж бид нар оролцож болох вэ гэдэг бол эхнээс ингээд бодоод оролцоод ингээд яваад эхэлж байгаа тийм. Боломжийн үед бол байгаа гэж бид бол үзэж байгаа. Тийм ч учраас бол дараагийнхаа компаниуд бол байгуулж эхэлж байна. Тэгэхээр өөрийн хэлснээр санхүүгийн Монголын санхүүгийн зах зээлийн 94% нь бол гарцаагүй банкны үйлчлэгээ бол эзэлж байгаа тийм ээ. Цаана ердөө нэг 6% нь хөрөнгөний зах зээл бороо явж байгаа. Хөрөнгөний зах зээлийн оролцоо нь яагаад юм бага вэ гэхээр тэнцээ тоглож байгаа оролцогчд нь одоо байгаагүй тий дэд бүтсэн байгаагүй. Энэ болгоныг бас сүүлийн 3-4 жилд бол бид нэлийн одоо яг санхүүгийн бүх оролцогч нар оролцоод хөгжүүллээ л дээ. Юуны төрөнд бол манай хөрөнгөний бирж бол өөрөө Лондонгийн хөрөнгөний биржтэй хамтарснаар тэнд дэд бүтсэн сайжирч байгаа тийм ээ. Тэрнээс гадна манайх үнд цаас тооцооныхаа төвийг бол бас байгуулсан байж байгаа. Тэрүүн дээрээ бас сайжруулах асуудлуудаа бас ирээ явж байгаа. Хамгийн гол нь бол одоо хөрөнгөний зах зээл дээр оролцогч тоглогч нар бий болох хэрэгтэй. Тоглогч нар гэдгээрээ бид нар юу хийж байгааг вэ? Юуны төрөнд одоо Кастижон банк. Кастижон банк гэдэг нь өөрөө бол бусдын хөрөнгийг бол хадгалах тэр үүргийг бол гүйцэтгэж байгаа л да. Жишээлх юм бол одоо та үн цаас судалж авлаа гэж бодъё тийм ээ. Тэгэх юм бол таны одоо үн цаасыг баталгаатай хадгална гэдэг тэр үйлчилгээг хийх тийм мэргэжлийн байгууллага болж байгаа. Голомт банк маань өөрөө бол хамгийн анхны Кастижон банкны лицензийг авсан. Мөн энэ ондоо багтаагаад бид нар бол түрүү ондоо багтаагаад санхүүгийн зохицуулах орны шалгалтаар ороод хамгийн түрүүнд одоо үйлчилгээ явуулах тэр бүх шаардлагуудыг хангасан банк болж яасан. Тэгэхээр Кастижон банк нь өөрөө ингээд нэмэгдснээр хөрөнгөний бирж өөрөө хөгжих, хөрөнгөний зах зээл өөрөө хөгжих маш том хөшүүрэг болж өгч байгаа. Кастижон банкаа дагаад бол одоо бидний олон жил ярьж байсан нөгөө институционал хөрөнгө оруулагч гэж яригддаг тийм. Тэр маань бий болох хэрэгтэй. Тэр нь яаж бий болж байгааг 2013 онд бол хөрөнгөний сангийн тухай хууль байгуулагдсан. Хууль бол батлагдсан байж байгаа. Тэр хуулийнхаа дагуу хамтын бөгөөд хувийн санг байгуулахыг манай Монголд бол одоо хуулиар зохицуулаад өгч байгаа. Үүнийхээ дагуу манай голомт санхүүгийн групп нь бол бас голомт asset management гэж компани байгуулад тэрүүгээрээ дамжуулаад одоо энэ хамтын сан, хувийн санг яаж хөгжүүлэх вэ гэдэг чинь бол одоо бас ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр яг санхүүгийн систем гэдэг чинь өөрөө яг нэг нэгнийгаа ингээд тэтгээд явж яадаг те нэг нэгнтэйгээ уялдаатай байж яг бүхлээрээ ингэж хөгжих хэрэгтэй байдаг л да. Тэгэхээр тэр бүх тоглогч нар одоо тэр бүх хүмүүсийн үүрэг рол бол одоо ингээд яг тодорхой болоод хуулиар зохицуулаад эхэлж байгаа. Энэ нөхцөлд бол банкуд үүн дээр бол оролцох бүрэн боломжтой. Жишээлх юм бол өөрөө өмнө нь хэллээ тийм ээ. Банкуд одоо бүх орон даяар салбаруудтай байж гин тий тэрүүгээрээ дамжуулаад даатгалын зөрчлөлийг хийж гин тийм ээ. Одоо тэрүүнтэй адилхан бусад санхүүгийн бүтээгдэхүүнийг мөн адилхан ингэж тарааж болно тийм ээ. Хөрөнгөний үн цаасыг бол санал болгож болно. Жишээлх юм бол эсвэл хамтын сангийн бүтээгдэхүүнийг санал болгож болох байгаа. Хэдий тийм боловч биднэрт бас шийдвэрлэх асуудлууд байгаад байна л да. Жишээлх юм бол хуультай холбоотой. Одоо манай хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль маань өөрөө бол бас нэлээд өөрчлөлт орох шаардлага байгаад байгаа. Тэр нь бас үн цаасныхаа зах зээл, үн цаасны хуультайгаа бас уялдах хэрэг байгаад байгаа. Хамгийн гол нь одоо энэ бүтээгдэхүүнүүдэд яаж иргэдийг оролцуулах вэ те? Одоо манай улс орны хамгийн том зорилго бол яаж одоо үндэсний хуримтлалтай болох вэ гэдэг л тэр аягүй том зорилго байж байгаа шүү дээ. Үндэсний хуримтлалтай байж ч манай улс бол цаашаа хөгжинэ. Байнгын гадны хөрөнгө оруулалтын одоо хамааралтай байна гэдэг нь бол манай улсын хувьд бол бас л
сайн зүйл бол биш гэдэг нь бол мэдж байгаа тийм. Тэгэхээр үндэсний хуримтлаг яаж бий болох вэ гэхээр мэдээж хадгаламж энэ бол хүн болгон ойлгомжтой бүтээгдэхүүн байж байгаа. Гэтэл үүний хажуугаар биш өөр бол одоо бүтээгдэхүүнүүд бий болох шаардлага бол гарч ирээд байгаа юм л да. Жишээлх юм бол одоо энэ хамтын сангийн тухай тийм. Хамтын сан байгуулах юм бол хамтын сан өөрөө банкны бүтээгдэхүүн болох одоо банкнуудын үрийн бичигч байт юм уу те банкны хадгаламжийн сертификат ч юм уу үүнд хөрөнгө оруулаад түүнийхээ хажуугаар бас арай жоохон эрсдэлтэй үн цаас те гадаад засгийн газрын үрийн бичиг байж болно те ийм янз янзын бүтээгдэхүүн маш олон бүтээгдэхүүнд ингэж оруулж байгаа учраас нэгдүгээр эрсдэл нь бол сармжаад хоёрдугаар тэр хүнд бол үгүй чинь бас нэмэгдэх магадлал өндөр болж байгаа. Тэгэхээр яг энийг ингээд яг гадаадын орнуудын яг энэ зохих ёсоор нь явуулах гэхлээр ерөнхийдөө бол хууль дээр нь одоо энийг ингээд бас арай жоохон буруу тусгацсан учраас энэ өөрөө гівийн санхүүгийн бүтээгдэхүүн байсан чинь компани болох жишээтэй ингээд энэ хуулийн зохицуулалтаар бас жоохон садаа учирж байгаа бэрхшээлүүд учирж байгаа. Энийг л хамгийн гол нь одоо энэ форум дээр бүгдээрээ яаж хамт ярьж те нийтдээ яаж хөгжих үү гэдэг тухай ярих гэж судалж байгаа л гэж бид нар бол ойлгож байгаа. Тэгэхээр Кастодиан банкыг анх байгуулахад бол бас яг энэ маш их шүүмжлэлүүд гарч ирсэн шүү. Боломжтой гадна одоо худалдаа хөгжүүлэх анхаас гээд томхон банкуд ч гэсэн Кастодиан банкны үйлчлэгийг явуулж байгаа underwriting компаниудыг бас ингээд байгуулчлаа шүү. Тэгээд жишээ TTB Capital гэх мэт. Тэгэхээр яг энэ үед бол анх бол тэр бусад брокер дэлгэрийн underwriting компаниудын дээр бол маш хүчтэй шүүмжилж байсан шүү. Тэгээд банкуд бол угаасаа маш том өрсөлдөгч. Тэгэхээр өнгийн хуримтлалтай. Тэгэхээр энэ бүр шудраг өрсөлдөөнд нийцэхгүй байна. Гэхдээ энэ шүүмжлээс хойш бол бас нэлээд их хугацаа өнгөрчлөө. Тэгэхээр эргээд харахад бол үнэхээр тэр өрсөлдөөн дотор шудраг бус тэгш бус байдлыг бий болгосноо эсвэл нөгөө зах зээлдээ бас ирээд болж чадсан. Яг хөө ийм байгаа да. Хөрөнгийн зах зээл те санхүүгийн зах зээл гэдэг бол тэр чигээрээ ихтгэл үнэмшилтээр тогтож явдаг зах зээл. Хамгийн том ихтгэл үнэмшилтээр тогтож явдаг зах зээл бол энэ өөрөө. Хоёрдугаар энэ чинь өөрөө өстой ил тод гэдэг шүү дээ. Яг жинхэнэ трансферент зах зээл байхгүй. Жишээлх юм бол ямарваа нэгэн мэдээлэл аль нэгэн компани тухай гарахад тэр нь ил тод учраас тэр компани өмнө цаас нь өмнөж бух одоо магадлалууд маш өндөр байгаа шүү дээ тий. Түүнтэй адилхан санхүүгийн бөгөөд энэ хөрөнгийн зах зээл дээр ихтгэл үнэмшил маш чухал байгаа. Тэр энэ ганц Монгол улс бол биш. Уул нь бол шүү дээ бусад орнуудыг бас харах хэрэгтэй л дээ. Ялангуяа Кастодианы үйлчилгээ бол хүний хөрөнгийг хамгаалж өгч байгаа учраас хамгийн ихтгэлтэй хүмүүсээр хамгийн ихтгэлтэй байгууллагуудаар хийгдсэн байх хэрэгтэй байдаг. Тийм учраас бусад орнуудад дэлхийн том орнуудад Кастодиан банкуд нь бол дандаа банк байдаг. Bank of New York Mellon гэдэг хамгийн дэлхийн хамгийн том Кастодиан банк, depository банк. Манай одоо өөр бусад зөндөө олон одоо Deutsche Bank гэж Northern Trust дандаа банкуд байдаг. Ер нь бол одоо зүгээр жирийн байгууллага одоо нэг жирийн банк ус гэж ярил л да эсвэл одоо брокер зээлэр ч юм уу гэхэд хүний ихтгэл үнэмшил бол жоохон хэцүү л да. Яг бол энэ чинь өөрөө маш их хөрөнгө оруулалт шаарддаг байхгүй. Ямар хөрөнгө оруулалт шаардж байна вэ гэхээр юуны төрөнд тэр бүх хүмүүсийн хадгалуулсан үн цэнийг зөв бодох, зөв хадгалах тий. Одоо тэрэн дээр гарч байгаа дивиденд авах ч юм уу эсвэл одоо ямар нэгэн засаглалтай холбоотой асуудал гарахад тэр бүх мэдээллийг тэр Кастодиан банк цаашаа үнцаас эзэмшиж байгаа хүмүүс рүү дамжуулах хэрэгтэй байдаг л да. Тэр чинь өөрөө системийн үед маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Одоо энэ үнд чинь ердөө манай зах зээлээр 3 банк орсон байгаа шүү дээ. Манай банк, Голомт банк маань орсон гэж байгаа, худалдаа хөгжил гэж байгаа, Хаан банк гэж байгаа. Тэр дотроос энэ яагаад энэ том 3 орж ийнэ гэхээр гарцаагүй хөрөнгө оруулалттай холбоотой учраас маш их хөрөнгө оруулалт орж иж байгаа юм чишээ орж байгаа. Түүнээс гадна одоо мэдээллийн нууцлыг хадгалах тийм мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах гэдэг энэ юу бас өөрөө бас хөрөнгө оруулалт шаарддаг учраас гарцаагүй банкуд өөрсдөө орж байгаа. Жижиг банкуд ч гэсэн энэ үйлчлэгөөр ороход бол ер нь бол үр ашигын үед бол төвхтэй юм байна да. Энийг дагаад мэдээж хэрэг ямар системээ сонгох вэ гэдэг бол өөр аюул чухал л та. Тэгэхээр яг манай Кастодиан банк яг Голомт банк маань өөрөө бол нөгөө хоёр банкнаас арай өөр системийг сонгож авсан. Бид нар бол Nomura Research Institute гэдэг одоо Японы яг энэ Кастодиан яг энэ одоо хөрөнгийн үйлчлэгээний зах зээлийг бараг 90% эзэмшдэг энэ компани одоо юуг нь худалдаж авсан, технологи худалдаж авсан юм л да. Яагаад тэгж худалдаж авч аваа гэх юм бол дараа дараагийн үйлчилгээг найдвартай болох гэдэг. Түүний дараагийн үйлчилгээ юу аах вэ? Миний хэлснээр хамтын сангийн үйлчилгээ байна те. Хамтын сангийн үйлчилгээг иргэдэд санал болгох. Иргэд сэрэнд хөрөнгө оруулснараа
өгөөж нэмэгдэн тэ хадгаламжийн хүү 13% байж хад магадгүй эдийн засаг өсөж байгаа үед тэр хүн хадгаламж одоо хадгаламжийн сертификат тийм ээ өмнө засгийн газарт оруулсан байх юм бол магадгүй тэр хүний өгөөж нэг 15 18 болох ч юм уу тийм магадлал бол байгаа учраас энэ бол яг одоо энэ эдийн засгийн хямралтай үед ярихад бол арай жоохон хол сонсогдож байгаа боловч 23 жилийн дараа манай эдийн засаг өгөөжөөд хүмүүс маань одоо карманда мөнгөтэй болоод гэж хэлэхүү те хуримтлалтай болоод хамгийн гол нь хуримтлал гэдэг ил бид нар маш чухалчилж байгаа байхгүй яа тэгвэл бид нар бол маш залуу орно л доо ингээд чи маш залуу байна энэ зураг авч байгаа залуу маань маш залуу байна тэгэхээр бүгд хуримтлалтай болж ш тэгжээж энэ дараагийн амьдрал чинь бүгд ингэ сайжирна гэдэг нь тэр одоо юуг бол бид нар яг өгч байгаа байхгүй тэр мессежийг тэр одоо санааг бол хамгийн гол нь тэгээ өөрөө яг юутай бол хүний бол одоо хүн ардаа яаж боловсруулах вэ тэрнтэй бас холбоотой л да тэгэхээр бид нар бас яг ингээд нөгөө EDU цэгмэн дээр одоо хүмүүс яаж хуримтлаа бий болох вэ яаж зарлах вэ гэдэг нэг яаж энэ хуримтлалуудын бүтээгдэхүүний нэг хэлбэр нь жишээлх юм бол хөрөнгөний зах зээлтэй холбоотой байх боломжтой. Тэгэхээр бүх юмнуудаа нэг ганцхан юм дэш зөвхөн банкны бүтээгдэхүүн дэш бас мөн өөр адил бусад юмудад байршуулах байдлаар өөрийнхөө өгөөжийг ялангуяа залуу хүмүүс бол өгөөжөө сайжруулах тусмаа хуримтлал чинь илүү өсөн шүү дээ гэдэг тэр бодол санааг л манайхан маань өөрсдөө банкаараа дамжуулаад даатгалынхаа компаниар дамжуулаад гасционороо дамжуулаад asset management-ийн компаниар дамжуулаад нийт нь ингэж цогцсон ингэж бас цогц санхүүгийн үйлчилгээнүүдийг бий болгохын төлөө ажиллаж байгаа да. Таны ярьсан хамтын сангийг дэлгэрүүлж асуумаар санагдлаа. Одоо хоршоо бид нар бол хоршоог л мэднэ тий. Тэр энэ хоршоо бол хамтын сангийн одоо болгогч гэх юм уу хэлбэр маань уу? Тий. Яг хамтын сан хоршоо хоёр хоёлаа өөр санхүүгийн бүтээгдэхүүн байгаа да. За хоршоо маань хуучин бол манай хадгаламжийн хоршоо гэж байсан. Тэгж яагаад яаж яасан бэ гэвэл одоо гишүүнчлэлтэй тэг хүмүүс хуржээд өөрхөн мөнгийг хадгалуулдаг. Тэгээд 5 хүн нийлээд жишээлбэл би хялбархан шигээр яхав те 5 хүн нийлээд мөнгө хадгалсан байж хаад тэр 5 хүн биеиндээ тэр зээлдүүлэх. Энийг хадгаламжийн хоршоо гэж нэрлэж байгаа байхгүй. Одоо яг тэр манай зах зээл дээр бол байгаа юу гэж байгаа. Хамгийн одоо классик утгаараа бол одоо Credit Union гэдэг одоо манай хамгийн анхны хадгаламжийн хоршоо шүү дээ. Тэр маань ингээд яг гişүүдээ ингээд зээл болгох. Энэ бол зээлийн бүтээгдэхүүн. Хадгаламж зээлийн бүтээгдэхүүн болж байгаа. Хамтын хөрөнгө оруулалтын сан гэдэг нь гол үн нь юу вэ гэхээр хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын юунаас хамаарх вэ гэхээр хөрөнгө оруулалт оруулж байгаа учраас тэрүүнд бол компаниудын үрийн бичгэд оруулж болно, хөрөнгөөр баталгаажсан үн цааст орж болно тий. Зүгээр компани хувьцаа хүртэл худалдаж авч болж байгаа байхгүй юу. Хамтын санг одоо яг ингээд тэр бас нөгөө классик утгаар нь ингээ хэрэгжүүлэх гэхлээр одоо ингээд нэг хоёр бэрхшээл байгаад байна. Бүр болохгүй биш бол болно. Яг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд бол нэгдүгээр хөрөнгө оруулалтын сангийн хууль өөрөө заавал өөрчлөгдөх ёстой байгаа. Хамтын сан гэдэг нь өөрөө уул нь бол бүтээгдэхүүн байхгүй юу. Тэрийг бол банкуд бий болгоод эсвэл банк одоо чинь хэлжээс underwriter компаниуд те хамгийн гол нь asset management-ийн компаниуд үүнийг бий болгоод хүмүүс санал болгох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр санал болгож байгаа тэр бүтээгдэхүүнийг борлуулах хэрэгтэй гэж байдаг. Гэтэл манай дээр яаж ийнэ гэхээр хамтын сан гэдгийг компани гэж ойлгоод ингээ компани хуультайгаа ингээд нийцүүлээд яачихлаар мэрэгжлийн asset management-ийн компани тэр бодлогыг хэрэгжүүлээд одоо байршуулад хөрөнгө оруулалтыг хийгээд ингээ явах хэрэгтэй байдал чинь гівгэн тэрний дээр одоо бас ингээд хурдлын гишүүд гэдэг ингээ тий эсвэл тэр бодлогын батлах энэ төр гэдэг ингээд энэ өөр компани юунд ороо явчихж байгаа. Тэр нь өөрөө жоохон зах зээлийн хувьд бол жоохон бэрхшээлтэй болгож өгч байгаа. Түүнээс гадна бүтээгдэхүүнүүд ааш хөрөнгө оруулах тийм ээ. Тэр нь өөрөө айгу хумигдмал байгаад байгаа байхгүй юу? Жишээлбэл хадгаламжийн сертификат бол бусад бүх орнуудад бол хөрөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн гэж үзэж байгаа байхгүй юу? Заавал тэрийг одоо хөрөнгөний зах зээлээр гаргахгүй ч гэсэн банкны сертификатыг бол би чамаас худалдаж аваад өөрхөн дамжуулан худалдах тийм боломжууд бол байдаг тийм. Гэтэл бол манай зах зээл дээр тэр юуг нь одоо хамтын санд оруулж өгөөгүй учраас одоо жишээлбэл бол нэг бүтээгдэхүүн дутуу байх жишээ тийм. Тэр нь бол өөрөө их чухал бүтээгдэхүүн учраас бас яг хамтын санд бол өөрт нь бол хөгжигдөн бас нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ нөгөө хуулиа бас нэг жоохон өөрчлөх тийм баг зэргийн өөрчлөх энэ багц хуулиуд дээр ямар өөрчлөлтүүд оруулвал энэ явах уу гэдгийг бас нэлийн ярих гэж одоо энэ форум дээр бид нэр цугларлаа та тийм.
А зүгээр яг хамтын сангийн хөрөнгө оруулалтын сангийн хувьд жишээлх юм бол чи нэг жирхийг худалдаж авлаа гэдэг юм бол миний одоо ярьж байгаа энэ бүх бүтээгдэхүүнүүдэд чи нэг жирхээ аваад нэг зэрэг оруулчихж байгаа гэсэн үг байхгүй. Тийм ээ, хадгаламжийн сертификатт нь оруулчлаа, засгийн газрын үн цааст нь оруулчлаа, үн цааст нь компанийн үн цааст оруулчлаа. А энэний хөрөнгө оруулалтын шийдвэр, хөрөнгө оруулалтын одоо бодлого те энийг бол яг мэрэгжлийн компани үүсгэж байгаа. Тэр мэрэгжлийн компани өөрөө хөрөнгө оруулалтын менежментийн компани гэж хэлж байгаа л те. Тэр нь гүйцэтгэх. А одоо манай голомт санхүүгийн группийн дор бол голомт asset management гэж байгуулсан байж байгаа. Тэр нь яг энэ одоо мэрэгжлийн байгууллага болж одоо орж ирж байгаа л да. Гэхдээ яг бид нар бол эхнийхээ бүтээгдэхүүн дээр ажиллаж байна. Амжилттай бол энийгээ дараагийн бүтээгдэхүүнүүд дээр нэмж гаргаад одоо хамгийн гол нь иргэдтэй шинэ санхүүгийн бүтээгдэхүүн, шинэ санхүүгийн үр өгөөж авчрах тийм юм бүтээгдэхүүнийг санал болгохын төлөө ажиллаж байгаа л да. За танд баярлалаа. За баярлалаа.